За нэр дэвшигч би нэг зүйл захиж хэлэх гэсэн юм аа. Энэ арчсан ном олон болоо засгийн эрх барьж яхад энэ ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг анх 8% зээл гэдэг асуудал шийдсэн. Маш олон залуучууд байртай болсон. Өнөөдөр ерөөсөө залуучуудын хүсэл мөрөөдөл бол байр шүү дээ. Яаж байртай болох вэ? Яаж нэг хэдэн төгрөгөөрөө орон гэрээ төхнүүлэх үү гэдэг ийм л мөрөөдөлтэй байна. Харамсалтай нь энэ мөрөөдөл бол унтраад байна. Ерөөсөө энэ ипотекийн зээл гэдэг бол танил талтай унд гардаг. Танил талаараа дамжуулж ипотекийн зээл авдаг, орон байртай болох мөрөөдөл нь биелдэг нэг ийм л байдал руу очичоод байна. Тэгэхээр манай Норвегийн Алтуйг ерөнхий сайдын хэлсэн нэг сайхан үг байд юм л да. Шинжлэл гэдэг бол сэтгэл гаргаж хийх ёстой ажил юм аа гэдэг үг байна. Тэгэхээр танд бол захиж хэлэх үг нь бол сэтгэл гаргаж ажиллаарай. Тухайн үед Монгол банкны ерөнхийлөгч Зол Жаргал, Монгол улсын ерөнхий сайд Алтан хуйг нар олон мянган залуучуудыг байранд оруулж исэн энэ үйл явц улам суларсаар байгаад өнөөдөр цөө нэг зээл танилтай хүний гардаг ийм байдалтай болсон. Эний чинь дагаад залуучуудын байртай болох мөрөөдөл, барилга орон сууц олноороо баригдаж Улаанбаатар хотын утаагүй болох мөрөөдөл замхарч байна. Тэгэхээр гар хүмхэд суйлгүйгээр ямарваа нэг шалтгаан тоочихгүйгээр улс төрчдийн буруу нь байх юм бол улс төрчдийн бурууг нь хэлээд дэмжлэг байх юм бол дэмжлэгээ хүсээд энэ залуучуудыг байртай болох ипотекийн зээлийг хэвийн олох энэ нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө чин сэтгэлээ дайчилж сэтгэл гаргаж шинжил хийж ажиллаарай гэж ингэж хүсье. Улс орны нөхцөл байдал амаргүй байгаа. Бид нар одоо жилийн жилд олон зүйл татаас өгч олон зүйл мөнгө хэвлэх байдлаар ингэж аргалж байгаа. Төсөв тасарч байгаа. Энэ нөхцөл байдлыг бол тэртээ тэргүй олон яригдсан олон байгаа учраас бол нэг нуршиж бол ярмааргүй байна. Тэгэхдээ энэ урд нь хийжсэн ажлууд дээр бас бид хамт ажлын хэсэг болж аливаа нэг асуудлыг шийдвэрлэхийн төлөө явхад бол нэлээд сэтгэлтэй, зүтгэлтэй, дээрээс нь хувийн ашиг сонирхолгүй ингэж ажиллаж байгаа байдал чинь анзаарэгдсэн юм аа. Тэгэхээр одоо яг энэ хандлагаараа Монголынхоо мянган залуучуудыг орон байртай болох тэр мөрөөдлийг биелүүлэхэд Монгол банкны ерөнхийлөгчийн хувьд мөнгөний бодлогыг барьдаг гол байгууллагын удирдлагын хувьд хичээл зүтгэл гаргаж ажиллаарай гэж хичээнгүүлэн захиасаа бас дараагийн удаад байнга нэхэж шаардаж ажиллах болно гэдгээ илэрхийлье. За Алтан бэрдэгшин үг хэллээ. Ганбаатар гişүн.